Ахлах сургуульд байхдаа би нуус домог судлалын хичээл юм уу? Ямар ч байсан үүтэй төстэй хичээл суудаг байсан. Энэ ангийн нэрийг санахгүй байна. Энэ нь үндсэндээ бодит амьдралд ирэх нууцлаг зүйлстэй холбоотой. Би ч өөрөө ийм зүйл дуртай байлаа. Би энэ хичээл дээр Бэн гэж дуудах сайн найзтайгаа суудаг байв. Нэгэн удаа ангийн багш биднийг өнгөрсөн дүүл байсан мэд орхигдсон тосгон руу хээрийн аялалд авч явв. Энэ тосгон 1900 оны ихэр баригдсан ч төд удалгүй хаягдаж хинч амьдрахаа болсон. Автобус тийшээ яг 20 орчим минут яв. Бид бүгд автобусны цонхонд нүрээ наацхан эргэн тойрноо харлаа. Чихүүлзэм төрүүлэн эвгүй ой модон дундуур бүдгэн харагдах замаар явсаар ирэхэд тосгоны байшингууд бүгд анцав гарсан. Ойролцоох өвс нь өвдөг давтлаа ургасан байхыг харахад энд хүн байтугай ан амтан байхгүй нийл байв. Эргэн тойрны хартал том жижиг тоосгон олон байшингууд бидэнд маш хүнд уур амьсгалыг мэдрүүлв. Багш биднийг жагсааж дараагаар нь бид нарыг дагуулж илүү ойртож үзүүлэхээр яв. Энэхүү бяцхан аялал нь бидний анги дээрээ сурсан ур чадвараа ашиглах явдал байв. Бид энэхүү тосгоныг яагаад иймэрд хаягдсан талаар ямар нэгэн зүйл мэдэж чадах эсэхийг хүсэж байлаа. Үүнийг мэдхийн тулд эндхийн зарим барилгуудын хананд яагаад нүх гарсан, мөн барилгын хажууд нүх ухсан нь бас доод тонгил руу орох гэж усан нүхнүүдийг харахад маш амар санагдаж байлаа. Энэ дунд бусдаасаа өндөр нэг барилга байсан нь миний сонирхлыг хамгийн их татсан юм. Багш тосгоны сүм рүү бүгдийг нь дагуулж явж байх үед Бэн бид хоёр хоёулахнаа сэмхэн явж ямар нэгэн сонирхолтой зүйл хайхаар шийдэв. Бид хамгийн өндөр байшин руу явж байх үедээ газар нэгэн нүх байгааг харлаа. Энэ нүхийг оруулахгүй битүүмжилсэн байшингийн ард тухсан байв. Нүхэн дотор доошоо бетон шал руу буух шат байв. Бид бие биерүүгээ харж үүнийг хийх ёстойг харцаараа ойлголцож байсан. Бэн эхэлж бууж дараа нь би буулаа. Бэн iPhone утасныхаа гэрлийг хасаагаад бид ч гэрэлтэй болов. Тэнд аимшигтай байсан. Энэ тэндгүй шар аргины шил, тоос шороо дарагдсан моднууд мөн ханийн зураг байсан. Энэ тэндгүй битүүмжилсэн байсан учраас маш харанхуй байлаа. Мөн нэгэн модон шат бидний урд байв. Бид нэгэнт байшин руу орсон болохоор цаашаа үргэлжлүүлэн явах ёстойг мэдэж байсан. Модон шатаар би төрүүлж халахад бараг 100 гаруй настай энэ шат өксөх тоолонд унгаах гэж мөн мэдрэмж төрүүлж байв. Бэн удалгүй араас дагаж дээш гарахад маш тавчрын давхарт маш олон нүхтэй өрөөнүүд байв. Тухайн үед өдөр байсан ч ямар аимшигтай байсныг хэлэх илүүцэц. Яг үүндээ бид хоёр булаж гарахаар шийдсэн ч яг тэр үед нэгэн бетон шалыг цохих чимээ гарав. Зүүн совин минь надад шууд л цухтаа гэсэн ч Бэн бид хоёр хөдөлгөөнгүй хэсэг байснаа өрөөрөө ойртож гэрлээ цуцглаа. Харин дараа нь шууд цогцсон. Арайхийн амьсгаадан гарч ирв. Бид асуудалд орохгүй тул энэ талаар багштай хэлээгүй. Гэтэл манай ангийн хүүхэд биднээс юу болсон талаар асуув. Бид нэгэн байшин руу орон нэгэн өрөөнд орон гэрлээ цуцгатал 3 залуу үүднээс 10 футын зайтай яг л бид хоёрыг хүлээж буймд байсныг хэллээ. Бид ангийнхнаа даган буцаж байхдаа нөгөө хачирхалтай өндөр байшин руу эргэн хартал дээд давхрын цонхоор нэгэн хүний царай харав. Ямар нэгэн муу зүйл Бэнэд өөр тохиолдохгүй гэж айсандаа тэр үедээ багштай хэлээгүй. Би яг энэ болсон явдлыг юу гэж ойлгохоо мэдэхгүй байлаа. Орон гэргүй хүн үү, нууцлаг бүлгэллөө, гинт хэрэгтнүүд үү. Харин Бэний таамаг намайг гайхшруулсан юм. Тэр нэгэн цагт энд амьдарч байсан хүмүүсийн сүнс гэж надад хэлсэн юм. Тэр 3 залуу намайг өрөөрөө гэрэл тусгах үед гаргасан таймнаар ширтсэн тэр царай. Энэ дүр төрхийг толгоноос салгаж автлаа. Бэний таамаг буруу гэдгийг батлахын тулд тийшээ хизээ нэгэн цагт эргэж очиж магадгүй.